Дөнгөж ууг нь бол нас нь маш залуу тамирчин. Дөнгөж 20 настай байгаа. Тэгсэн мөртлөө бол аль хэдийн алдар нэр нь бол түгээд эхэлсэн. Иран улсын тамирчин Афол Фазл Занди гэх тамирчин байна да. За хүүхд залуучууд бол андахгүй. Тэгээ Зандигийн хувьд бол одоо дөнгөж өнөөдөр жил 20 настай мөртлөө 2022 онд л одоо өсвөр наснда дэлхийн аваргын алтан медаль авсан. За тэгээл тодорсон. Тэрнээс хойш 2024 онд одоо насан туршийн Азийн аваргын хүрэл медаль. За дөнгөж өмнө жил болсон 2025 оны дэлхийн аваргын алтан медаль, шинэхэн дэлхийн аварга. Тэгэнгүүтээ насан туршийн дэлхийн аваргад алтан медаль аваад тэрнээс хэдхэн сарын дараа U21 насны дэлхийн аваргыг мөн алтан медаль авсан. Ингээд 2 удаа ойрхон дэлхийн аварга болсон. Зогсоогдохгүй байгаа тамирчин. Тий одоо энэ чинь тоглолтыг одоо манай өсвөр үеийн залуучуудын хүүхдүүд ирсэн нэг тоглолтын бие халаалтын ирж үзэж бичлэг хийгээдсэн байна. Тий одоо тэрийг бол за одоо сагсан бөмбөгөөр бол одоо Стефен Кёри шиг байгаад байгаа. За энэ л товтлогоо олгоо ингээм амжилттай. Ингээд тодорхой гараад ирцээ. Одоо энэ дэр ингээд хийж байгаа үйлдэлүүд ингээ шийдэмгээр. Одоо яг энэ ингээл сая гээд зааланда бие халаалтан дээр давчихсан зүйлээ бол одоо ингээл маш хурд хүчтэй. Хурцлаагаар. Үнэхээр энэ төгс. За энийг бол за сая одоо ингээл харахад 3 өшгөлт хийхэд 100% давталгаа байна шүү дээ. Гуруулаа оноо болж ин гэдэг бол 100% давталгаатай байна. Гайхалтай. Таймыг тааруулж чадчихын хурд. За тэгээд өшгөлж байгаа өшгөлт бол үнэхээр нараа бас контакт авч ин сая бол хараахан оноо гарсангүй шүү дээ. Онцгой. За тэр нараа ёо. Хөлн үү гарна уу гэдэг гэдгийг аргагүй шүү дээ тийм ээ. За ийм л онцгой тамирчин байгаа даа. За одоо нэг авирдаг да. За одоо энэ чинь оноо илүү болцсон. Илүү юм хийнэ. 11. За улаан за тэр ороод ирсэн зүгээр л нурд үл юм доор. За саяхан бол одоо үнэхээр итгэмээр юм аа. За. Зуурсан гэж хэлсэн байна. За үнэхээр залуу наснаас бас хүүхэд залуучуудын шүтэн болоод эхэлж байгаа. Одоо энэ залуу тамирчнаас бол ирээдүйд маш их амжилтыг хүлээж байгаа. Дэлхийн таквондогийн холбооны бас нүүр царай тамирчин тийм ээ. Тийм. Үнэхээр уран тансаг тоглолттой. Одоо энэ New School буюу одоо яг орчин цагийн таквондогийн хамгийн голлох төлөөлөгч болчиход байгаа. Одоо шинэ үеийн техникүүдийг бол үнэхээр гаргууд эзэмшсэн тамирчин байж байгаа. За мөн одоо хэдэн жилийн өмнө одоо бидний үе гэх юм одоо дүүнэр үе дээр чинь Солонгос улсын тамирчид аягүй л нэг жим болгоноор гарч ирдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо бол Иранууд илүү төлхөө гарч ирдэг болсон тий. Сая нэг насны дэлхийн аварга Афол Фазл Занди. За нөгөө талаас Йордан улсын тамирчин Юсеф Махмауд хоёр тулахаар болсон байна. За Йордан улс бол за эрэгтэй хөнгөнжид бол маш хүчирхээгээ. За Иран Зандигийн хувьд бол одоо ярих юм байхгүй. Хилдэг тамирчин байгаад байгаа. За энэ өшгөлт нь бол ерөөсөө дархан ихнэ. За авраг бол өөртөө үнэхээр ихтгэлтэй байгаа юм байна. 15 секундэд 4 оноо авч байна. За гэвч Йордан улсын тамирчдыг бол басаж бол болохгүй. Йордан улсын тамирч өчигдөр 54 кг-ийн пеналийн тоглолтын дээр бас мөн Йордан улс Иран улс таарсан. Тэгээ Йордан улс бол хожиж авраг болсон байж байгаа. За Араа улсын тамирчин Зандигийн хувьд тэгэхээр гайхалтай техникүүдийг зүйлдэг. За тэгээд бас үнэхээр сошиал дээр бол маш идэвхтэй тамирчин. За тэгээд өөрийн бэлтгэл хийж байгаа бичлэгүүдийг л тогтмол оруулдаг. Маш их хөдөлмөрлөж байгаа нь харагддаг. Тэгээд одоо байгаа энэ хурд хүч итгэмээргүй гэмээрийн техникүүдийг бол маш их хөдөлмөрөөр бүтээж байгаа гэдгийг бол харуулад явдаг. Тэгээд одоо орчин цагийн бас тэквондо сонирхдаг дэлхийн өнцөг болон бүрд байгаа тэквондо сонирхдаг, тэквондоор хичээлдэг хүүхэд залуучуудын бол хамгийн гол үйлдвэр дуурайлах тамирчдын нэг болцоод байгаа. Дэлхийн тэквондогийн холбооны нүүр царай болж байгаа тамирчин. За тэгээд ийм гайхалтай тамирчид одоо Монгол улсад маань хуран чуулчаад байгаа. Энийг л одоо Монгол улсын тамирчдын хүүхдүүд маань бол яг хажуугаас нь үзээд л одоо зураг хөргөө авахуулаад явж байгаа.
За мэдээж энэ тамирчны одоо энэ гайхалтай тулаанууд бол манай Монгол улсын маань хүүхэд залуучуудад бол маш их урам зориг, итгэл, найдвар, хүсэл мөрөөдлийг нь бол томоор хэлж өгч байгаа. Гайхалтай үйлдэл болж байгаа. За Йордан улсын тамирчин бол маш өндөр түвшний сайн тамирчин мэдээж. Энэ тамирчин бол ингээд жилээр өгч ийн гэдэг бол энэ одоо Иран улсын тамирчин Занди ямар түвшинд байгаа вэ гэдгийг бол харуулж байна. Бүрэн харуулж байна. За тэр хурд, хүч, тесрэлт, сунгалт одоо юу гэдэг тамирчин хүнд байж болох бүх зүйл бол энэ тамирчинд бүрдсэн байна. За Иран улсын тамирчин Зандигийн хувьд бол 2022 оны сүүлийн дэлхийн аваргын алтан медаль. За 2025 оны Үүшигийн насан туршийн дэлхийн аваргын алтан медаль. За U21 насны дэлхийн аваргын залуучуудын дэлхийн аваргын алтан медальтай. За тэгээд мөн Гран При тэмцээнүүдийн алтан медаль. За Open тэмцээний алтан медаль нь бол дуусах баг. Жингийнхаа одоо Дөнгөж 22 хон настай байгаа. Боловч дөнгөж 20 настай байгаа. Тэгсэн мөртлөө одоо гаргаж болох хамгийн том амжилтуудыг аль хэдийн гаргацсан байна. Тэгэхээр энэ тамирчин бол одоо яалтчгүй Иран улсын шгшээ багийн олимпийн найдвар тамирчин байгаа даа. Тэгээд одоо таквондо одоо сонирхогчдын дунд нэг одоо асуулт байгаа нь бол Иран улсын тамирчид үеийн үед бол ер нь за Олимпиос бусад тэмцээн дээр эрэгтэй багийн тамирчид нь бол маш өндөр түвшинд үздэг боловч яг бол за 8 оноо 8-1. За одоо ямар техникүүдээр үргэлжлэх нь. За өөрийн үндсэн техник дээрээс нь ингээд дараад шүлжиж байгаа. За урд төлөв техник бол үнэхээр төгс хэмээр гайхалтай. Дээрээс нь бол иргэдтэй өшөлтийг бас сайн нэ. тэг бияттай айхгүй Маш үрдтэй. Одоо энэ хүчтэй байгаа нь бол яг өөрийнх нь тэр weight training хүчний бэлтгэхийн үр дүн. Хүчний бэлтгэлийг бол бас маш шаргуу хийдэг. Тэрнийхээ одоо бас бичлэгийг их оруулдаг. За та. За энэ ямар ч юм дөрөв. За дулаан үргэлж. За ялтаа авлаа. За ялтаа. Иран улсын домог тамирчин.
Ранкинг номер 1 чигсэж байгаа. Олимпийн ранкинг топ 3 58 кг хэмжээнд хасах 70 метр 78 кг сантиметр өндөртэй тамирчин маань нуруу оролцоо 20 тамирчин маань тулааныг өргөжлүүлэн явагдаж байна. Тулаан эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань амжилттай давталснаар өөртөө 3 оноог авч байна. За Иран улсын тамирчин маань 2025 онд болсон насан туршидчдын дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд авраг авсан байгаа. За хоёр тамирчин маань бас Иран улсын тамирчин маань 58 кг хэмжээнд бас сүүлийн үед доод болоод байгаа ранкинг 1 номер тамирчин маань. Энэ бол өөрийнх нь бас нэрийн өшөлт. За тэгээд бас тамирчид маань түрүүний хэлсэнчлэн харж байгаа бол зайны мэдрэмжийг бас маш сайн ажиглаж байна. Нэг өшөлт хийгээд оноо авсан байгааг нөгөө нь байрандаа байх юм бол дараагийн хөдөлгөөн буюу юу ч хийж болно. За энэ бол өмнөх тоглолтууд дээр байнга хийжсэн хөдөлгөөн байна. Нэг хамгаалаад дахиад авчлаа. Дөрнөөсөөс нэг өөр хөдөлгөөн яваад шууд гарных нь хамгаалтанд доогуур сэтрээд яваад байгаа тийм ээ. Тэгжээж өөртөөс 2 оног аваад байгаа. За онооны харьцаа 11-2. За хэрвээ Иран улсын тамирчин дахиад амжилттай 2 оноо авах юм бол онооны ил давуу тухайн үеийг ялтаар өндөрлүүлэх нэ. За мэдээж Иран улсын тамирчин маань сүүлийн үед маш од болоод байгаа. Хөнгөн жингийн тамирчин. За доод үеэс төрөн гарч ирж буюу шилдэг тамирчдын нэг байгаа. За мэдээж маш хөнгөн, хүчтэй, за хурдтай, за хамгийн том давуу тал нь бол сонголттой байгаа. Тэгээ энэхүү тулаануудыг харах юм бол яг өөрийн техникээ бүрэн сайн үзүүлж, өрсөлдөгчтэй буулган авч за энэ аврагын алтан медалийн төлөөх тулаанд шалгарч гарч ирсэн. Яг хичээний хувьд бол бас Солонгос улсын залуу үеийн тамирчин. За эдний жин бол маш өрсөлдөөнтэй байдаг. 58 кг жин гэдэг бол. За Ян Ичааны хувьд бол за 54 кг-аас дээш өсөж орж ирж байгаа шин залуу үеийн тамирчин байна. За энэ хүү тэмцээнээс бас эхний 3 эхний 8 билүү. Тий. За энэ хүү насан туршидтын Азийн авраг шалгаруулах тэмцээний тулааны төрөлд эхний 7 байр эзлэх юм бол за 40 оноо өөртөө цуглуулж чаднаа гэсэн. Ингэснээр Олимпийн эрхийн тэмцээнд бас эхний 3 байр маань Олимпийн эрэхтэй болчихсон гэсэн. G4 англи гэдэг бол мэдээж тэквондо спорт хичээлээ тамирчдын маш өндөр оноо олгодог төрөл байгаа. За тоглолт эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань гидсэнд амжилттай 2 давтлаад онооны харьцааг 4 тэг болгож байна. За гоё. За баг тоолооч гэж бие хилэмжээр энэ ч гэсэн яа тамирчны ёс зүй гэж хэлэх үү эсвэл нөгөө хүнээс тэр зүүн дарамт очруулж байгаа гэдэг бол энэ жоохон туршлагатай хүний илүү хийж байгаа үйлдэл байна л да. Ян Ичааны хувьд бол нас залуу тамирчин. Дөнгөж 21 настай юм байна. Тэгэхээр иймэрхүү үйлдэл дээр нөлөө авч магадгүй гэдэг байдлаас бас бие хилэмжээс үзүүлж байгаа. За тоглолтын 2 дугаар үе. За тоглолт дуусаад 1 минутын хугацаа 4-0 харьцаатай Хөвбөлгийн тамирчин Зандигийн давгал дөрд тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Солонгос улсын тамирчин маань хитрхи бас бие бариад байнуудаа хөдөлгөөн болгоны алдааг нь хүлээгээд ах шиг. Адилхан мэргэжлийн тамирчид бол иймэрхүү алдааг хүлээхээс илүү тэр нөхцөлийг бүрдүүлэх тэр зүйлийг өөрөө төрүүлж хийх ёстой гэсэн. Оноох нөхцөлөө бүрдүүлэх ёстой гэсэн. Өөрийнх нь чаддаг зүйлийг хийх гээд хүлээгээд байх биш. Туслах хөдөлгөөн болов тэр жийл дур төлөлийн тэр зайгаа ойр төлөх степ байна уу хүлээн ажиллагааны тэр болгоныг хийж иж оноох үнцэн хөдөлгөөнөө явуулсан. За нэг гацсан хөдөлгөөндөө нуур төлөө тэр холоос чирж орж ирээд Иран улсын тамирчин маань цээжинд нь оноочтой өшөлж байна. Яг энэхүү бичлэгийг ингээд дэлгэцээр ингээд үзэж байхад бол их л амархан оноо гаргаад тах шүү тийм. Мэдээж 58 кг хэмжим бол доор хаяж 22 кг-аар дээш өшөлж иж оноо гардаг. Цээж нь 5 кг-аас дээш толгойн 5 кг-аас дээш өшөлж иж
оноо гардаг. Тэгэхээр иймэрхүү хэмжээний хүчтэй өшөлж гин удаа л гэж ойрхон байгаа хүн л анзаарна гэсэн. Дэлгэцээр бол их л амархан харагдчихна нэг. За сүүлийн 10 секунд. За гарын хамгаалтыг давуулаа норонд нь наад өгөдлөө хийснээр оноо маань 11-1 харьцаатай ян хич байгаа сайн нэгтэйгээр хожигдож байна.